Хараа засах лазер мэдсэлийн үндсэн 3 төрөл байдаг. Эдгээр мэдсэлүүдийг дэлхийд дахина олон төрлийн лазерын машинуудаар хийдэг. Брэнд болгоны олон төрлийн лазерын машинууд нь тус тусдаа өөрсдийн гэсэн тухайн мэдсэлийг нэрлэж буй үндсэн нэршлэрээ хоорондоо ялгаатай байдаг. Дэлхийд дахина хамгийн өргөн ашиглагддаг лазерын машинуудад Герман улсын Schwinn брэнд байна, Zeiss брэнд байна, Америкийн Alcon, Johnson & Johnson, Швейцарын Zimmer гэх зэрэг олон брендийн машинуудыг хамгийн өргөн ашиглагддаг. Эдгээр брэнд маань тухайн мэдсэлийг хийж буй үндсэн технологиороо хоорондоо ялгаатай байдаг боловч мэдсэлийн процесс нь нэг ижилхэн байдаг гэсэн. За брэнд болгон маань тухайн мэдсэлийг нэрлэж буй нэршил нь баг зэргийн өөр болоо явцдаг. Ингэж өөр болж байгаа маань хүмүүс дахиад нэг шинэ төрлийн мэдсэл гараад ирсэн юм шиг нэршилтээр баг зэргийн төрөгдлийг үүсгэж байдаг гэсэн үг. За технологи хөгжихийн ирээр хөгжүүлэлт явахын ирээр тухайн лазераар үйлчилж байгаа лазерын хүч, үйлчлэх хугацаа зэрэг нь шинжлэгдэж хөгжиж байгаа болохоос биш шинэ мэдсэлийн төрөл гарч ирсэн гэсэн ерөөсөө биш шүү.